Уул нь Жадамагийн инхвэр сайд байсан бол зүгээрээсээ. Тэгэхээр малын эрүүл мэндийн тухай асуудал их чухал байдаг. Бид нар малаа эрүүл байлгаж экспортлно. Гэтэл одоо хувийн мал эмнэлэг даатгахчдаар бас тэр хувийн мал эмнэлгийн тухайн сумын засагтар болон удирдлагууд нь шууд одоо захирч асуудлаа шийдвэрлэж чадахгүй. Тэрнээс нь болоод нөгөө нөхдүүд нэг жоохон ажил муутай байвал одоо ямар ч тарилга марилга хийдэггүй. Тэгээ сүүлдээ хүмүүс нь өөрсдөө тарилга хийдэг. Иймэрхүү нөхцөл байдалтай байгаад байгаа. Тэгэхээр сумн дээр бол баг болгонд нэг одоо хувийн хвшил даатгсан боловч харамсалтай нь одоо энэ малын эрүүлжүүлэхийн бодлогод бол сайн нийцж чадахгүй байна. Тийм учраас тодорхой бас энэ төрийн бас тодорхой чиг үүргээр хариуцлагажуулж ажил хийх тийм одоо баг болгоноор эмч тавих асуудлыг бас төсөвд суулгах ийм одоо зайлшгүй шаардлага байна. Дээрээс нь малын эмчийг аавн гэхтэр төрийн албаны шалгалт авдаг. Нөгөө төрийн тэгээд одоо сум дээр одоо 6 удаа төрийн албаны шалгалтанд орсон хүн байна шүү дээ. Гэхдээ тэр нь мал тарихад одоо тийм ээ өөрийнхөө мэдсэн тэр мэрэгжлээ сайн мэдчихвэл тэр хүнээс заавал одоо тэгээд нэг бүр эрүүгийн хуулийн тэр тэрдгөө заалт юу байгаа гэж асууж тэр хүмүүсийг шалгалтанд унгааж байгаа орно. Тэр хүмүүс зориулаад тусгай арга хэмжээ хөтөлбөр зохион байгуулад төрийн албаны зөвлөлтөд зохион байгуулж байгаад илүү хэлбэрээр өөрийнх нь яг мэддэг тэр сэдвийн хүрээнд төрийн албаныхын шалгалт авахуулаад тэгээд тэр малын эмчээр томилох тэр арга хэмжээг хийхгүй бол ерөөсөө сум дээр одоо тэр чинь ихэнх нь тэгээд одоо нэг сайн сургуулиудад бол өндөр оноотой хүүхдүүд нь яваад гэж чинь тэгээд нэг тийм нэг сүүлийн үеийн одоо малын эмчээр төгсөж байгаа хүмүүс нэг тийм өндөр сайн мэддэгтэй хүмүүс очихгүй байгаа шүү дээ. Тэгээд тийм учраас бас тодорхой хэмжээгээр нэг хэсэг нь төрийн албаны шалгалтандаа тэнцэж чадахгүй. Тэгээд энэ хөдөө орнотогт одоо малын эмчийн хэрэгцээ шаардлага маш их байгаад байдаг. Тэгээд томилж чаддгүй ийм нөхцөл байдалтай байгаад байна. Тийм учраас энэ төрийн албаны зөвлөлд хүнс хөдөө аж ахуйн яам инквер сайд одоо та нар бүгдээрээ нийлж хагаад энэ одоо төрийн албаны шалгалтыг арай хэлбэршүүлээд өөрөлд тэд нар чинь хаана малаа яаж тарих уу, ямар одоо туулга им өгөх үү гэдгээ бүгдийг сайн мэдж байгаа шүү дээ. Өөрийнхөө мэрэгжилдээ бол сайн л байгаа. Тэгээ тэр хүмүүсийг илүү хурдтай томилох энэ ажилд нь оруулах тэр ажлуудыг хийхгүй бол энэ хөдөөгөр энэ мал эмнэлгийн үйл ажиллагаа, малын эрүүл мэндийн үйл ажиллагаа бол маш тийм хүнд нөхцөл байдал руу орж байна. Тун удахгүй бид нар бас энэ хүйтэн орон руу маха экспортлох энэ ажлуудыг эрчимжинэ. Энэ тохиолдолд бидний мал эрүүл байж явах ёстой. Бид нар даруй $1 илүү өндөр үнэтэйгээр маха зарах боломж энэ намраас эхлээд бий болно. Энэ тохиолдолд бидэрт бас тодорхой хэмжээний одоо энэ бэлтгэл ажил маш их чухал байна. Тэгээ энэ дээрээ бас нэг энэ хүнс хөдөө аж ахуйн төрийн албаны зөвлөл хоёр хамтраад нэг жоохон ажил хийгээд гэхэж энэ нэг тэгэл хүмүүсийг яаж чангалах, яавал одоо ажилд оруулахгүй байх уу гэдэг ийм л одоо төрийн албаны хуультай. Тэгээд энэ мөн малын эмчийг томилохын тулд заавал удирдлагын актем заавал сургана. Тэр одоо мал удирдахад удирдлагын актем ямар хамаа байна тийм. Ийм хачин заваан хуулиудыг энэ хугацаанд зөвхөн Монгол Ардын намын гишүүдэд зориулаад хийгдсэн тэдрэл тэнцдэг ийм л одоо хууль зүйн орчин бий болгоцсон. Тэрнээс нь болоод энэ иргэдийн амьдрал бодит амьдрал дээр явж байгаа тэр хүмүүсийн ажил төрөл ерөөсөө явахгүй шүү дээ. Ийм юмнуудад бүгдийг хөнгөлөөд